сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмтэргийн талаарх ямар ч хачир ахгүй гэр шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань 2019 онд болсон ах нь төрсөн дүү охиныхоо амь насанд хүрсэн маш харамсалтай хэрэг байгаа юм. Ингээд хэрэг рүүгээ орцгоё. Шүүгдэгч Тэрэгэл нь Монгол улсын иргэн 2001 онд Улаанбаатар хотод төрсөн 18 настай эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой мэрэгжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 7 ээж эгч болон дүү нарын хамт Улаанбаатар хотод оршин суух бүртгэлтэй гавьяа шагналгүй ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай гэсэн байна. Холбогдсон хэргийн талаар дурдахад шүүгдэгч Тэрэгэл нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр амны орон сууцны нийтийн байранд насанд хүрээгүй буюу 16 настай төрсөн дүү Намуунаг дүүгийнхээ толгой дээр гიშгэлээ гэх шалтгаанаар хохирогчийг бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж тогооны залгуураар ороолгон гуй хөл рүү өшөглөн гэр бүлийн хүчирхийлэл үлдэн зодож эрүүл мэндэд нь нүүр их бие мөчтийн цус хуралд залгаралтууд бүхий хөнгөн хохирол учруулсан. Мөн тухайн өдрийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн орчимд Намуунаг гэрээ цэвэрлсэнгүү гэх шалтгаанаар хохирогчийг бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үлдэн зодож онц харгас хэрсгийн аргаар алсан гэмт хэрэг толбогджээ. Ингээд бүгдээрээ энэ хэргийн тухай тодорхой хэмжээний ойлголттой болохын тулд гэрчүүдийн мэдүүлгүүдийг авч үзцгээе. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ганаагүй өгсөн мэдүүлгээс миний бие 2017 онд оюун натай гэр бүл болсон бөгөөд дундаасаа нэг хүүхэдтэй 2018 оны 12 дугаар сараас эхлэн нийтийн байр түрээслэн амьдарч байгаа. Манай эхнэр оюунаа нь одоогоос 10 хоногийн өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын ихээр Бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин хот руу сурахаар явсан. Тэнд суралцсангаа цагийн ажил хийдэг. Би 2019 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 08-аас 09 цагийн үед найз Тамираатай уулзахаар гарсан. Гэрт Тэрэгэл 18 настай, Намуунаа 16 настай, Золбоо 7 настай, эгчийн охин Амина 3 настай, манай дүү Оюнболд 3 настай эдгээр хүүхдүүд үлдсэн. Гадуур найзуудтайгаа уулзаад явж байтал ээж туяа залгаад имэйлд явж байна гэж хэлсэн. Тэгэхээр би найз нартайгаа араас нь очсон. Тэгээд имэйлдэд эгч гэрлээгэнд байж байгаад орой 20 цаг өнгөрөөгөө гарсан. 22 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд өглөө үлдсэн нөгөө хэд маань бүгд байж байсан. Намуунаа жорлонгийн үүдэнд зогсож байсан. Би хөргөгчнөөс хоолны мах гаргаад ногоо ахуулахаар Тэрэглийг гэрийн хажууд байх дэлгүүр рүү явуулсан. Мах гистэл уцаараа тоглоод орон дээр сууж байсан. Тэрэгэл дэлгүүр орж ногоо авч ирээд Намуунаг гэрээ цэвэрлэж гээд зодсон. Гараараа цохиж зодсон. Тэгтэл Намуунаа доошоо явган суусан. Тэгэхээр нь Тэрэгэл Намуунаг нэг гарнаасаа татаад өргөөд жорлонгийн өрөө рүү авч орсон. Би уцаараа тоглоод сууж байхад Тэрэгэл жорлонгийн өрөөнөөс ахаа Намуунаа амьсгалахгүй байна гэж дуудсан. Ороход Намуунагийн царай цонхижчихсан. Тэрэгэл сандал дээр түүнийг тэрврээд сууж байсан. Намуунагийн царай цонхигоод ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байхаар нь би айгаад өөрийнхөө утсаар 103 руу залгаж түргэн дуудсан. Тэрэгэл Намуунаг жорлонгийн өрөө рүү яах гэж авч орсныг нь бол мэдэхгүй. Тэрэгэл Намуунаг гараараа цохиод Намуунаа доошоо суучихсан. Тэгэхээр өргөөд жорлонгийн өрөө рүү аваад орсон. Намуунаа Тэрэгэлд цохиулаад доошоо суугаад л хөдөлгөөнгүй болчихсон. Түүнээс хойш дахиж сэргээгүй. Тэрэгэл Намуунаг жорлонгийн өрөө рүү авч орж нүрийг нь угааж сэргээх гэж авч орсон гэж бодож байна. Тэрэгэл өмнө нь Намуунаг зодож цогтөг байсан. Гэр орноо цэвэрлэхгүй байна, үгэнд орохгүй байна гэд гараараа Намуунагийн гар хөл рүү цогтөг байсан. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн өглөө таксинд явж ирээд унтаж агаад 17 цагийн орчим боссон. Тэрэгэл ах намайг Аминагийн толгоон дээр гიშгсэнгээд цахилгааны тоогооны залгуураар зодсон гэж хэлж байсан гэх мэдүүлгийг өгсөн байна. Гэрч Бурмагийн өгсөн мэдүүлгээс өчигдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 15 минутанд би ажил дээрээ байж байхад манай эгч Оюунагийн нөхөр ганаа залгаад Намуунаа ухаан алдчихлаа. Тэрэглийг цагдаа авч явна гинэ. Чи яаралтай хүрээ дээр эсвэл би чамайг очиж авъя гэж хэлэхээр нь
Би заадаг намайг ирээд ав гэж хэлсэн. Тэгээд ажлаа тараад такси бариад төмөр замын тэр хавьд явж байхад Гана машинтайгаа намайг ирж авсан. Би таксинасаа буугаад Ганагийн машин руу ороход арын суудлын дээр хүүхдүүд унтаж байсан. Тэгээд би тэргэл рүү залгасан чинь яасан юу болсон юм бэ? Намууна яасан юм бэ гэж асуусан чинь тэргэл хариуд нь намууна нас барсан гэхээр нь би юу яриад байгаа юм бэ? Худлаа яриад байгаач гэж хэлсэн чинь хажууд нь байсан түргэний эмч бололтой эрэгтэй хүн тэргэлийн утсыг аваад энд эмэгтэй хүүхэд өнгөрчихсөн байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэргэл 4-р ангид байхдаа налайх дүүргийн ганданд шав ороод сурч байгаад 2015 он шиг санаж байна. Улаанбаатар хотын төв гандан хийдэд сурдаг болсон. Манай дүүг уянгийн тэргэл гэдэг ганданд байх үед нь сахилын нэртэй байсан ба багш нь биднийг тухайн сахилын нэрээр дууд гээд бид нар сахилын нэрээр нь дууддаг болсон. 2017 онд Дамбын хийдэд сурч байгаад 2-3 сар өнгөрөөгөөд сургуулиасаа гараад гэртээ хүүхдүүд харах болсон. Манай эмэгтэй дүү талигаач намууна ой тогтоолт муутай. Хүний үгэнд орохгүй гүжүүд хүүхэд байсан гэх мэдүүлгийг өгсөн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч оюунагийн өгсөн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. 2019 оны 10 дугаар сарын шилжигшүн Бүг найрамдах Хятад ард улсын Шанжин хотод гар утас авахаар Хадан мах ихч хоёртой хамт явж байсан. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн орчимд байсан санагдаж байна. Хятадаас нөхөр Гана руу видео дуудлага хийсэн юм. Видео дуудлага хийхэд манай нөхөр би дөнгөж сая гэртээ орж ирлээ. Энэ хэд хоолоо хийгээгүй байна. Би одоо хоолоо хийлээ гэсэн. Тэгээд тэргэлийг төмсөнд явуулна гэд ярьсан ба тэргэл цаанаас нь талигаач дүү намуунаг босоод зогс гэхээр нь яасан яагаад байгаа юм бэ гэхэд тэргэл надад хариуд нь намуунаа надтай муудаад би шийтгээд булан зогсоолгож байна гэж хэлсэн. Тэгээд тухайн үедээ өнгөрсөн юм. Тэгээд дахин холбогдох гэхэд утаснуудаа авахгүй байхаар нь гайхаад байж байтал 01 цаг өнгөрч байхад төрсөн дүү бурмаа над руу чат бичиж намуунаа дүүг нас барчихлаа. Би цагдаагийн хэлтэц дээр ирсэн байна гэж хэлсэн. Миний мэдснээр талигаачийг тэргэл шийтгсэнгээд ирсэн. Ам хохирогч намуунаа нь эмнэлгийн хяналтанд байдаггүйч ой тогтоолт муутай хүүхэд байсан. Нийслэлийн сургууль 1-р ангид 4 жил сураад сургуулиас нь гаргачихсан. Тэргэлийг төрөх үед нь аав сүхөгийн иргэний үнэлэх байхгүй байсан учраас ээжээр овголсон. Манай аав ээж хоёр 2004 онд гэр бүл салаад тэргэл бит хоёр аавтай хамт 2 жил амьдарч байгаад ээжийн нагас эгч нь бит хоёрыг өсгсөн. Ингээд сүүлдээ бүгд нэлсэн гих мэдүүлгийг өгсөн байна. Гэрч болроогийн мэдүүлгээс би уг нь тэргэлд хэлдэг байсан юм. Тэр нь юу юм бэ гэхээр нь чи дүүгээсээ буюу намуунаагаас жоохон зайтай бай. Хүний уур уцаар барахаар хүүхэд байна шүү гэж загтаг. Ер нь бол талигаач намуунаа нь сэтгцийн эрүүл мэндийн хувьд тааруухан яагаад хол бай гэдэг байсан гэхээр мэрэгжлийн тусгай хүмүүс харьцна. Чи чадахгүй гэдэг байсан. Талигаачийг буруу зүйл хийхээр дандаа л гарыг нь өргүүлээд зогсоо шохдог байсан гэх мэдүүлгийг өгчээ. 7 настай гэрчийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Ага заримдаа жоох уус хийгээд өг хогоо шүүрдгээд намуунаа анаг зардаг юм. Тэгээд манай ээжийн биеийн муу учраас хүүхдүүдийг өмүүлэхээр биеийн өвдөд байдаг учраас заримдаа ихч найзандаа очиж байдаг юм. Тэр өдөр ээж гэртээ байхгүй эгчиндээ байдаг байсан. Тэгсэн чинь тэр өдөр намуунаа анаа тэргэл ахын үгэнд орохгүй байсан байх. Би хичээлдээ байсан болохоор сайн мэдэхгүй байна. Манай төрсөн ах тэргэл нь талигаач намуунаг ер нь бол ихэнхдээ агаа зодддоггүй. Намааг унтаж байхад тэргэл ах намуунаа эгчийн уруу нь тогооны залгуураар ганц нэг удаа зохиод байгаа юм шиг сонсогдоод байсан гих мэдүүлгийг өгсөн байна. Талигаач намуунагийн сурч байсан сургуулийнх нь багшийн өгсөн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Би тус сургуульд 2001 оноос хойш багшаар ажиллаж байна. 2013 оны 2 дугаар улиралд байсан санагдаж байна. Намуунаа гээд охин шилжиж ирсэн юм. Тэр үед намуунаа нь өөр сургуулиас шилжиж ирсэн талаарх баримт бичиг авч ирээгүй ба хаяа сургуульд ирдэг байж байгаад нэг их удалгүй бүр сургуульд ирэхэ болсон юм. Тухайн үед утасны дугаар тэмдэглүүлсэн боловч холбогдох боломжгүй. Мөн гэрийн хаяг нь тодорхой бус сурагч байсан. Намуунаад ер нь оюуны хомсдлын шинжүүд харагддаг байсан. Гинэт хамаагүй юм ярьж нусаа гоожуулаад байдаг. Бас хичээлийн талаар болон бусад зүйлийн талаар асуухад элд сандарч хурдан түргэн ярьдаг хүүхэд байсан. Мөн сурах арга барил нэлээд мөн хүүхэд байсан. Намуунаад хувийн хэрэг нээгдээгүй сургуулаас гинэт гарч алга болсон. Мөн 2013 онд хувийн хэрэг шинжлэгдэж 2 дугаар ангиас нь бусад сурагч нарын хувийн хэрэг нээгдсэн санагдаж байна.
2013 онд хөтлөж байсан журнал байхгүй олон жилийн өмнөх бичиг баримт учраас устгасан хэмээн мэдүүлжээ. Гэрч цэцгээгийн өгсөн мэдүүлгээс манай сургуульд оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчид суралцдаг тусгай сургууль юм. Мөн оюуны хомсдолноос гадна даавны хам шинж, аутизмын хүрээний эмгэгтэй, тархины саажилттай хүүхдүүд суралцдаг. 1-р ангид элсэн орох үед нь сургуулийн комисс болох сургалт сэтгэл зүй комиссийн үзэлгээр ордог. Уг комиссийн үзэлгээр элсэн орогчид нарийн танин мэдэх үед өөрчлөлт байгаа эсэх. Хүүхдийн бодит төвшин ямар байгааг Солонгос улсын PIT гээд IQ тогтоох сорил авдаг. Мөн мэрэгжлийн согогц зүйч багш нар сурган сэтгэл зүйн судалгааг тогтоодог юм. Уг судалгаанд хамрагдаж байж манай сургуульд сурах боломжтой байгаа эсэх нь тодорхойлогдно гэсэн мэдүүлгийг өгчээ. Гэрчийн мэдүүлгүүд донд талигачийн хижирхэн мэдүүлсэн мэдүүлэг байгаагүй учраас мэдүүлгийг ингээд дуусгая. Одоо харин та бүхэндээ шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11-р сарын 6-ны өдрийн 22-94 дугаартай дүгнэлтээс хүргэе. Талигачид наран сүлжээний гэмтэл, зүүн 7-8 дугаар хавирганы хугарал, 2 уушигны авчилт, илэгний язралт, нарийн гидсний чатархай, баруун бөөрийн өөхлөлтийн цус хуралт, баруун найлзуур булчирхайн цус харвалт, хэвлийн хөндийн цус алдалт нь 600 мл, нүүр их бие мөчтийн цус хуралт зулгаралтууд тогтоогдсон байна. Дээрх гэмтлүүд нь мохоод зүйлийн олон удаагийн үйлчлэл буюу цохих, өшөглөх, үрэх, шүргэх үед үүснэ. Нүүр мөчтийн цус хуралт зулгаралтууд нь өөр цаг хугацаанд үүссэн байна. Нас барсны дараа учирсан гэмтэл үгүй байна. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин байхгүй байна. Талигаач нь наран сүлжээний гэмтлийн улмаас нас барсан байна. Нас барах үедээ согтолтгүй байжээ гэсэн дүгнэлт гарчээ. Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмчийн өгсөн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Наран сүлжээний гэмтэл гэдэг нь хэвлийн аюулгын харалтай байдаг мэдрэлийн сүлжээ юм. Шинжилгээний үед тухайн хэсэгт цус хурсан байсан. Дээрх гэмтлийг авахаар амь нас шууд хохирно. Мөн дотор цус алдалтай байсан гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Шүүгдэгч тэргэлт хийсэн шүүх сэтгэх эмгэг судлалын 2019 оны 11-р сарын 4-ний өдрийн дүгнэлтээс та бүхэнд хүргэе. Тэргэл нь болсон явдлыг ойлгож мэдүүлэг өгөх чадвартай. Сэтгцийн хувьд ямар нэгэн өвчин байхгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгцийн өвчингүй байсан. Одоо ч сэтгцийн өвчин байхгүй байна. Өөрийн үйлдсэн үйлдэлтэй хариуцлага хүлээх бүрэн чадвартай гэсэн дүгнэлт гарчээ. Одоо бүгдээрээ шүүгдэгч тэргэлийн мэдүүлгээс сонсцгоё. 2019 оны 10-р сарын 16-ны өдөр талигаач дүүгийн нүүрэн дээр дэвсгээр нь би намуунаг зодсон. 2019 оны 10-р сарын 17-ны шөнө намуунаа байсан. Намуунаг нойрмоглоод байхаар нь 15 цагаас 18 цагийн хооронд түүнийг унтуулсан. Сэрхээр нь гэрээ цэвэрлэх гэсэн чинь уурлаад надтай хэрэлдсэн. Би намуунагийн нуруу руу цогсон чинь намайг хазгаар нь хүмүүжүүлнэ гээд зодсон. Би өнөөдрийн шүүх хуралд аль болох ээжийнхээ санааг зовохгүйгээд уйлахгүй байхыг их төвчиж хичээсэн боловч би тэссэнгүй уйлж байна. Энэ шүүх хуралдааныг нэг удаа хийж өгөхийг хүсэж байна. Надад ээжигээ харахад хэцүү байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлгийг өгчээ. Шүүхээс шүүгдэгч тэргэлд гэр бүлийн хүчирхийлэл үлдээж хүнийг онц хэрцгийгээр алсан. Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон байна. Түүнд хүний амь насын хөнөөсөн хэрэгт 13 жилийн хорих ялыг өгсөн бөгөөд мөн торгуулийн ял буюу хүчирхийлэл үлдэж зодсон хэрэгт нь 1 сарын хорих ялыг оноосон бөгөөд нийтдээ 13 жил 1 сарын хорих ялыг эдлэхээр болсон байна. Энэхүү ялыг нээлттэй хорих ангид эдлэх бөгөөд урьдан цагдан хоригдсон 117 хоногийг ялтан тооцжээ. Өнөөдрийн хэрэг энд хүрээд дуусаж байна. Хүргэсэн хэрэг маань үнэхээр харамсалтай хэрэг байлаа. Ийм хэрэг дахин бүү давтагдаасаа гэж шин сэтгэлээсээ хүсэж байна. Өнөөдрийн энэ хэрэг нь нэг зүйлийг бидэнд тод харуулж байна. Уур бол төр зурих, харин үр дагавар нь насан турших гэж. Тиймээс уурлагаасаа өмнө нэг алхам ухарч бодож байх нь чухал юм. Баярлалаа, баяртай.